Сүүлийн үед залбин ноход хэмээн нэрлэгдэх эзэнгүй нохтын тоо өссөрөн зөвхөн гэр хорооллоор харагддаг байсан залбин ноход одоо хотын төв гудамж талбай гээд хаа сайгүй тэнэмшилж олноор цуглах тохиолдол ихсэн. Иймээс залбин нохоо устгалын талаар хот тогтчлох газраас тодрууллаа. Нохооны ороо орох цаг болж залбин нохоо олноор цуглах болсон тул хот тогтчлох газраас залбин нохоо устгалын 14 хоногийн аяныг зарлаж нохоо устгаж эхэлжээ. Одоогийн байдлаар 250 гаруй нохоог устгаад байгаа юм. Цаашдаа энэ амралтын өдрүүдэд цагдаагийн газартай хамтран Орхон аймгийн бүх баг дээр ажил залбин нохоо устгалыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. За сүүлийн үед Орхон аймгийн хэмжээнд залбин нохоо муур устгалын ажил хатгчлах байгууллага хариуцсан идэг байгаа. Үүн дээр нэг поронтор, нэг жолооч, нэг анчин, нэг одоо нохооч хэрэгжүүлсэн 3 хоронтой ажиллаж байгаа. Тэгээ өнөөдрийн байдлаар Орхон аймгийн хэмжээнд одоо он гарсаар 1496 нохоо яг устгагдаад одоо хогийн цэг дээр одоо булагдаад байна. Одоо сүүлийн үед нохооны одоо маш их хэссэнтэй холбоотойгоор одоо хотогчлох байгууллагаас 14 хоногийн аян зарласан байгаа. Өнөөдрийн байдлаар бол 14 хоногийн аяны хүрээнд 267 нохоо одоо сүүлийн 8 хоногийн хугацаанд устгаад байна. Залбин нохоо устгал эхэлсэн тул гэрийн дижээр нохоогоо айлууд өглөөний 6 цагаас оройн 20 цаг хүртэл уяатай байлгах ёстойг санууллаа. Хэрвээ дээрх цагуудад уяагүй байж байгаад устгалд орсон тохиолдолд иргэний гомдлыг шийдвэрлэх боломжгүй юм а. Эхний ээлжинд бол одоо төвийн багууд дээр бол маш хүндрэлтэй байгаа. Энэ бол тэгэхээр бид нар өглөө орой цагаар төвийн баг дээр нохоо устгал ажил хийгдээд бус багууд дээр бол ялгаагүй одоо булаг баян булаг гэх технээс наваад дээрэс нь ялангуяа дуудлага өгч байгаа мэдээж маш их бөөгнөрлөлтэй хэсгүүдээр ингээд төвөрлөд явахаар ингээд эрчимжүүлээ явж байна. Өдөрт бол одоогоор бол 30 гаруй нохоо орж ирж байгаа. Баян өндөр сумын засаг даргаас гарсан журам байгаа мөн Баян өндөр сум иргэдийн төчтэй хурлаас нохоо одоо талаар одоо журам гарсан байгаа. Тэгээ үүн нийтээр дагаж мөрдөх журам байгаа. Энэ журамн дээр бол одоо ихээр нохоог л 6-аас 10 цагийн хооронд, шөнийн 22 цагийн хооронд заавал уйсан байх хэвээр. Одоо уйсан байх хэвээр хэрвээ одоо өдөр одоо нохоогоо уяаг гэлцдэг. Одоо тий сул явж байгаа нохоог л одоо залбин нохоо гэж үзэхээр юм тодорхойлт гарсан байгаа. Одоогийн байдлаар залбин нохоог уламжлалт аргаар устгадаг байна. Устгасан нохоог цагдаагийн газар тухайн багийн ажилтнтай хамтран хогийн цэг дээр нохоо устгалын зориултын нүхэнд хийдэг байна. Иргэд өөрийн оршин суугаа газраар залбин нохоо байх юм бол хот тогтчлох газарт мэдэгдэн яалтаа устгуулах боломжтой юм а.